Жирийн сурагч машин зохиодог болсон өнөө үед энэ залуучуудыг чинь яаж сургууль соёлгүй болох юм бэ? Таны үеийн ихний мал дагаж өссөн үе цаг нэг өөр. Энэ одоогийн залуучуудын амьдрал ах үе, хүсэл мөрөөдөл бас нэг өөр байна шүү дээ. Үзэгч танд энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр бид Монгол кино болондоо 1986 оны Ирж яваа цаг киног яагаад үзэх хэрэгтэй вэ гэх асуултанд хариулах болно. Юу юуны төрөнд энэхүү кино үе үеийн сэтгэхүйн болон үнэт зүйлийн ялгааг яруу тодор харуулсан бүтээл юм. 40 жилийн өмнө анх дэлгэцнээ гарсан энэхүү кинод одоо хүртэл монголчуудад тулгардаг асуудлуудыг хөндөж байгаа нь гайхалтай бөгөөд харамсмаар. Энэ бүтээлийг яг юуны талаар вэ гэдгийг илэрхийлэх амаргүй. Том, жижиг гэд бүх дөрүүдийг гарамгаа сайн дүрслэн харуулсан тул бүгд өөрийн гэсэн хүсэл зориг, зан арын шин болон донжтой. 5 настай болчраас 80 настай буурал хүртэл гарах энэхүү киног ямар ч насны хүн үзсэн өөрийгөө тусган харах боломжтой. Бодоод үзэхэд энэхүү киноны нэр хүртэл их учрыг агуулна. Ирж яваа цаг буюу шин залуус, шин сэтгэлгээ, шин үнэт зүйлийн 90 үеийн ирж байгааг илтгэн. Ихэнх залуус амьдралаа өөрийн гараар босгож хайртай үнтэйгээ гэрлэж нийгэмдээ үн цэнтэй иргэн болохыг хэрмэлцдэг. Харин хүүхдийнхээ амьдрал ирээдүйн замыг баталгаатай болгохын тулд харьгун үнтэй суулгах, ажлын байр гэр оронг нь бэлдэж өгдөг эцэг их одоож бий. Энэхүү өөрийн босгохыг хүссэн амьдрал болон эцэг эхийн төлөвлөсөн амьдрал хоёрын зөрчил гарч ирж байгааг ч энэ кино харуулна. Чи гэр барьж өгöd байхад гэрт унтахгүй хаа унтах гэсэн юм. Ёстой бүхнийг ёсоор нь хийлээ. Энэс илүү яалах гэсэн юм бэ чи? Энэхүү кино социалист нийгмийн үед бий болсон тул залуучуудыг илүү нийгмийн идэвхтэй болгох, суртал ухуулга буюу пропаганда болмоо юм а. Тийм байлаа гэд үеэ өнгөрөөсөн кино гэж бүү андуураарай. Өнөөдрийн залуу хүмүүсийн сэтгэл, ажилдаа, гэр бүлдээ хандах олон арван өөр хандлагыг харж болох нь сонирхолтой. Хүн төрлөختөн бидний асуудал зөрчилдөөн, хязээд үйл өөрчлөгдөн үргэлж тойрог мэт давтагддаг. Энэхүү бичлэгийг үзэж байгаа залуус та бүхэн бас өөр үеийн хүмүүстэй бодол санаа үнэт зүйлийн зөрчилдөөнд ордог л бизээ. Гэвч он цаг өнгөрхийн ирээр бидний ч бодол санаа хөгшөөрч нэг мэдхэд үеэ өнгөрөөсөн болчихсон байна. Харин тэр үед та дараа үеийн залуустаа суудлаа тайван өгч чадах уу? Ихэнх залуусын хүсэл зоригийг хэтэрхий экстрим, эсвэл хэд том гэж харах үедээ дууралдаг. Харин ирээдүйд хэн нэгэн насаар залуу ирэхэм дэлхийн бүх улс үндэстнийг монгол хэлтэй болгоно гэх мэт үл бүтэх эсвэл бүр боломжгүй санаа гаргаж ирвэл та дэмжиж чадах уу? Та бүхэн хариулахаас өмнө Ирж яваа цаг киног үзээрэй. YouTube дээр үнэгүй байгаа. Харин сайн ихтаршилтай үзмээр байвал Look TV дээр 3,000 төгрөгөөр түрээслэж болно. Хүн төрөлхтний үе үеийн үйл ойлголцол, харилцаа, зорилго болон нийгмийн үнэт зүйл гэх мэт одоо хүртэл идэвхтэй сэдвүүдийг хөндөж буй бүтээл тул Ирж яваа цаг киног заавал үзээрэй. Удахгүй бид өөрсдийн YouTube channel дээр Ирж яваа цаг болон өөр олон монгол кино уран зохиолын дүн шинжилгээ бичлэгийг гаргах болно. Тэр хүртэл баярлалаа. Баяртай.